Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хэр бэнч гэж юу байх вэ? Нилээн удаан бодож цаг нь ирэхийг хүлээсээр зориг гаргаж чадахгүй явсаар өнөөдөр зүгээр л эхлэе шийдэд анхны подкастаа бичиж байна. Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажил мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгоогоо ажилуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Өглөөг юу яаж эхлүүлдэг вэ? Өглөөний цаандаа юу идэж уудаг вэ? Энэ талаар яриагаа эхлүүлэе гэж бодлоо. За ер нь бол жоохон өмнө нь бол оройн хүн байсан. Тэгээд ер нь орой унтаад өглөө оройс ирээл яарж ажилдаа гардаг. Тэгэл ер нь бол хоосон гардаг гэх юм уу. Байжгаад хүүхэд бас нэлээд гэр бүлийн уур амьсгал юм нэлээд одоо химлэг өөрчлөлт юм байна. Өглөө яг ингээл 10 цагт орой яг 10 цагт унтаал өглөө 6-д босоод тэгэл хүүхдэд ямар нэг юм бэлдэж өгөх өөрөө идэх гэл. Тэгтээ ер нь бол өглөө баг юм иддэг. Ер нь бол хөнгөн суух эсвэл хөнгөн одоо цай жигнэмэг ч гэдэм юм уу. Сэндвич идэх байдлаа. Окей. За тэгээд юуны түрүүнд урилгыг маань хүлээж аваад анхны подкастны зочноор оролцож байгаа Шинэдэ баярлалаа. Манай өнөөдрийн подкастны зочноор болохоор Алив ахта дансаа бүлгийн хамаг бүдүүн босс гэхдээ болвол нэлээд өндөр туранхай шинэ хот оролцож байна. За Mon Logistic Holding хувьцаат компани санхүү эрхэлсэн захирлын ажлыг одоо эрхэлж байна. За нийтдээ бол 14 жилийн ажлын туршлагатай үйлдвэрлэл үйлчилгээний салбарт 11 жил ажилласан юм байна. За тэгээд одоо тээврийн салбарт 3 жил ажиллаж байгаа ийм ажлын туршлагатай зочин маань өнөөдөр оролцож байна. За ингээд сая одоо таны юг танилцуулахаар нэлээд албан тушаалын хувьд бол айгүй том чухал тийм сонсогдож байна. Тэгэхээр манай сонсогчид дунд яг энэ одоо ажил юу хийд юм бэ? Энэ хүн юу хийд юм бэ гэдгийг бас мэдээж мэдэхгүй хүмүүс зөндөө гарнах. Тэгэхээр та одоо яг өөрийнхөө яг юу хийдэг вэ гэдгээ 5 дугаар ангийн хүүхдэд ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгч болох уу? Би зүгээр тэгж бодлоо. Төрсөн өдөрт хэрэгтэй байгаа найзуудтайгаа кино үзэл, хоол идэл гэл яг ээж аав хэрэг мөнгө өгөх юм бол тэрийг яаж тэр өөрийнхөө хүссэн болгондоо хүргэж болох вэ? Магадгүй дараагийнхаа маргаашийнхаа хоолны мөнгийг ч гэсэн үлдээх үгүй юу гэл шийдвэр гаргах байх. Тэгэхээр тэр нэг тоо бодоод байгаа яг хүссэндээ хүрч чадах одоо зохицуулт хийж чадж байгаа арга барил болов гэж бодлоо. Сонирхолтой хариулт байна. За тэгэхээр яг одоогийнхаа ажлыг хэр удаан хийж байгаа бэлээ? Тэгээд мэдээж санхүү эрхэлсэн захирал гэхээр энэ ажлыг одоо явуулахад маш олон техник ур чадрууд шаардлагатай байгаа. Гэхдээ үүний хажуугаар биднэрт техник ур чадвараас илүү бас soft skill буюу зөөлөн ур чадвар гэж ярьж байгаа. Тэгээ soft skill бас нэлээдгүй бараг илүү ч давмгай одоо юу гэдгийг нөлөөтэй байж магадгүй. Тэгэхээр яг одоо таны энэ эрхэлж байгаа ажлын хувьд ажлын байранд хамгийн их хэрэг болж байгаа топ 3 soft skill буюу нэрлэж гэвэл юуг нэрлэх үү? За тэгээд тэр эдгээр ур чадваруудыг одоо хаанаас гэдэг юм уу, юунаас эсвэл магадгүй алдаа бүтлгүүдийнхаа түүхээс гэдэг юм уу олж авсан зүйлээ бид нартай хуваалцаач. Нөгөө олон удирдлага ч гэдэм өөрийн арга барилыг зөв гэл те магадгүй 10 тийм арга барил ийм тийм гэл ном гаргадаг байх л та. Тэгэл яг нөх хүн болгон өөрийнх нь амьдрал тохиолдсон харсан өнцгөөс л тайлбарлаж байгаа ах шүү байна. Энэ зүгээр одоо миний бодлоор бол санхүү эрхсэн гэж байгаа санхүүг хариуцж байгаа удирдлага дээр бол бусад удирдлагын юм бас нийтлэг зүйл бас байгаа гэж бодож байна. Яг л юм албан тушаал ахихын хэрээр үндсэн ажлаас гадна хүнтэй харилцах, хүн менеж хийх гэдэг одоо орцсон нэмэгдээд эхэлдэг. Тэгээ ингээл бүр шат ахих тусам ингээл өмнө нь хийдэг байсан одоо өдөр тутмын ажлаас юм багасаал олон үнэтэй л юм ярьдаг болж байна. Ингээл магадгүй санхүүг хариуцж байгаа хүн бол ингээл олон банкны удирдлагуудтай эсвэл үн цаасны газруудтай эсвэл одоо юу гэдэг аудиттай, даатгалын байгууллагатай ч гэдэм үү, эсвэл албан дотроо хүмүүстэй ч гэдэм ингээл тэр тасралтгүй маш олон харилцаанд дунд л явж байгаа. Тэгэхээр энэ дунд юу болох вэ гэхээр ийм харилцааг авч явахын тулд хүн тийм үндсэн зарчим байх хэрэгтэй юм шиг байна. Бодлого тий. За группийг төлөөлөх юм бодлого байх хэрэгтэй. За хувь хүн дээрээ ийм зарчим баримтлах хэрэгтэй. Хинд нь одоо дойлдгонохгүй, худлаа ярихгүй тий. Аль талтай бизнес талаас ихтгэл үнэмшил өгөх хэрэгтэй. За би бол заа гэсэн бол эзэж үгүй
одоо байхгүй төлөө ажиллана те. Одоо нөгөө яг тэр хэсэндээ хүрнэ. Одоо аль нэг талдаа эсвэл надад хохирлтой байсан ч тэр үгэндээ хүрэх гэж хичээн те. Буцахгүй байх ч юм. Тэгэх нь энэ бизнес дээр энэ харилцаан дээр махтуу бат бих болгож байгаа. Тэгэхээр дараагийн хүн ч гэсэн надтай зүйл ярихдаа за окей бол за энэ бол билнэ гэдэг итгэл үнэмшилтэй. Тэгэхээр энэ яг хамгийн ихний юу болчиход байгаа юм л да. Зарчим одоо юу гэх юм хэрэгцээтэй орж чадвар. Тэгээд нөгөө хуучин бол одоо за тгийг нэг бодож үзье яри гэж удаан шийдвэр гаргадаг ч юм. Эсвэл ингээл нэм төс тас биш байх тусам энэ харилцаа юм бүдгэрээ давж аваад хэцүү бол. Тэгэхээр хариуцлагатай гэдэг үгээрс тодорхойлж болж байна тий. Хийсэндээ хүрдэг одоо хариуцлагатай. Хариуцлагатай байх гэдэг болвол за дараагийнх нь яг бас энэ нөгөө нэг санхүүгийн ажил гэж нөгөө нэг асууж байгаа учраас нэг энэ зайлшгүй хэлэх хэрэгтэй зүйл байгаа. Нэг сонин юу ажил штэ те санхүүгийн ажил чинь нэг юм мөнгө төгрөгтэй орооцолтдаг ажил те. Тэг ингээд нэг юм нэгт ашиг сонирхол үүсэх бас боломжтой. Дээрээс нь маш их юм мөнгө төгрөг яригдж байгаа учраас. Хоёр талаас нөгөө нэг компани зүйл яригдж байгаа учраас юм өөр юмсыг хандлагыг бусад албан тушаас илүү шаарддаг. Тэг ингээд миний мөнгө юм шиг л миний ширээ санал юм шиг л одоо нэгтлангууд ч гэдэг юм санхүүгийн ажилчид бусад албатаа үзэж харж байгаа шүү дээ. Нэг 5 төгрөг хэмнэх тухай яг нэг төсөвтөнд харуулах тухай. Яг үнэндээ тэр одоо миний мөнгө биш шүү дээ. Би одоо тэрийг харамллаа эсвэл асаагүй байлаа гэд миний карманаас гарахгүй. Гэхдээ нэг өөр юмсэг гэх юм уу энэ нэг ажилтныг яг өөр юм шиг харах ажил одоо өнцөг бол энэ ажилд бас амар том жинд арах байх. Одоо юу гэдэг бусад албатад маш өндөр шаардлага өргүүлж байгаа. Ингээ тгийгээл зарим үед одоо хинээтэйгээрээ дуудвал нааштаараа дуудуулдаг гэж шүү дээ. Ингээл эрхийн нэгтлэн гэхлээрээ л нэг хааж боодог хүн юм шиг. Тэгээ яг үнэндээ тэндний ард нэг юм өөр юм сэтгэл аваад байхгүй ингээд болохгүй энийг яг ингэх ёстой гэдэг юм ажил байгаа учраас ялтчгүй өдөр хүнтэй харилцаас гадна өөр юм сэтгэл бол том жинд дарж байгаа юм л да. Тэгээд за магадгүй бас дараагийн юу хэлж болох те нөгөө бүх нэгтлэн магадгүй тийм бат те сүүлийн үед нэгтлэнгууд улам буурж байгаа те тоош их нийлүүлэлтэнд буурж байгаа те бас нэгтлэн хийдэг хүмүүс ч гэсэн нэгтлэнгаа өргөжлүүлж хийх хандлага буурж байгаа. Тэгээд яагаад вэ гэж байгаа гэхээр энэ амар дундын хавчигдмал ажиллахгүй. Яагаад гэвэл нэг талаар уулсын нэг ингээд нэг нэгтлэнгаар нь дамжуулж компаниас нь татврыг авах гэж болж. Тэгэхээр нэг юм хагас татврын байцааг шиг ажил юм. Хоёрдугаарх нь бүх албатуудыг ингээд нэг юм санхүүнл хийх ёстой гэсэн юм нийтлэг хандлагууд. Тэгэхээр ингээд нэг юм бичиг цаасаа авчир төсвөний юм байна, ийм тань гэл ийм нэг юм жоохон хүн суртлын юм хийдэг те. Тэгээд дээрэс нь нөгөө яг нэг өөр юм шиг сэтгэлээ хадгалаад нэг нууцыг хамгаалах ч гэдэм юм те. Яг эдгээрийг ингээд бүгдийг аваад ирэхлээр бүх хүнээс жоохон юм гадуурхал ядаргаатай гэсэн юм мэдэрнэ. Дээрэс нь жоохон цаг нар жоох хэцүү ажил те. Зарим хүмүүс гэрээсээ ажиллаж олно, эсвэл одоо ингээд юм нөхөж ажиллаж болдог бол нэгтлэн санхүүгийн ажилчдын хүмүүсийг одоо хүн цагаар хэмжиж цалинжуулах жоохон тохиромжгүй ажилласан. Нөгөө гарцуудаар хэмжих боломжтой. Яг юу хийх вэ? Хизээг тайлан тушаах ёстой вэ? Цалин тавьсан байх ёстой юу? Гүйлгээ гарсан байх ёстой юу гэдэг юм гарцаар хэмжиж болдог ажил санагдаад. Тэгээд тэр утгаараа бас жоохон цаг наргүй ажиллаждаг. Ингээд ажлын амжихгүй байгаа үед бол хагас үцэнгөө суучин, орой үд суучин, тайлан тэнцэхгүй тоон алдаатай байвал гэл ингээд суугаад тэгэхээр бас жоохон юм ялчгүй нөгөө хүнээс юм хүчин чармал гарах шаардлагатай болж эхэлдэг. Ингээд бид нар ингээд зүгээр за болохгүй одоо дизайнер ажил ч юм уу эсвэл одоо ямар нэг ажил за маргааш олъё доо гэд компьютер унтаа гарах болдоггүй ажилтай нэг маргааш нэг хариуцлаа дандаа нэг одоо тодорхой өдрөөр тайлан тушаах тий тайлагнах гэсэн ийм ажлууд хийдэг болохоор дандаа л дүү дэйттэй ажлууд хийж байгаа шүү дээ тий. За тэгэхээр нэлээд одоо ийм юу болох гэдэг шүү дисциплинтэй одоо юу гэх юм тууштай тий тэгээ зарчимч байж ижил үндсэндээ бол энэ ажлыг авч явж гарнаа гэдэг point гарч байгаа 3 дахь нь. Тийм. Яг тэр 3 дахь point дээр яг тийм л хэлэх юм л гээд байна. Энэ ажлыг бид нар юм дуртай байж хийж хийж байгаа юм л да. Тэгэхгүй бол ял юм shiгээр ч юм уу нэгтлэн амар муухай эсвэл санхүүгийн ажил муухай гэдэг өнцгөөс харуул. За магадгүй бүх мэргэжил л адилхан ба тий. Жоо хэцүү шантрах байх. Ялангуяа санхүүгийн ажиллаж бас тийм гоё enjoy хийдэг ажил шүү дээ. Дандаа л тоог мэдээлэл бичиг цаас нэг компьютер харилцаачаал. Тийм. Гэтэ сайн дуртай гэдэг үнцэг гарлаа шүү дээ. Тэгэхээр одоо хүмүүс ингээд төсөөлөхтэй бол мэдээж санхүү тоог гингөтөө маш хэцүү юм түүхтэй нарийн түүхтэй гэж бодож. Тэгэхээр мэдээж ажилдаа дурлаж гэдэг юм уу дуртай байх гэдэг тэр поинтууд нь одоо юу байх вэ? Жишээлбэл магадгүй
Эхлэнгуудын хувьд бол юу яадаг штэ. Тайлангаа тушаагаад нэг сайхан те нөгөө нэг ингээд хамаг бие тавираад гэдэг шиг те. Тийм болоод тэндээсээ ингээд айгуу гой кайф авдаггүй те. Яг өөрийн чинь хувьд болохоор илүү энэ ажлаа дурлаж хийдэг тийм одоо моментууд нь юу байна? За би яг MCS-д ороод бол санхүүгийн шинжээч гэдэг албан тушаалаар орсон. Би бол Нэгтлэнгаар төгссөн л доо. Анх ажлын гараа гэсэн үг тийм. Тэгээд яг Нэгтлэнгаар ажиллаж үзээгүй. Тэгээд би шинжээчээр ороод юу болсон бэ гэхээр ер нь бол юу ч мэдэхгүй төсөөлөхөөр ороод ажил хийж байгаа. Тэгээд хамгийн надад гоё байсан зүйлээ би компани хэмжээнд бүх шатанд одоо оролцож чаддаг байсан. Одоо оролцох боломжтой ажил байсан. Хүний нөөцийн бодлогот нь, хүний нөөцийн төлөлтөнд нь, хангамжийн захиалгад нь, үнд нь, борлуулалтын үн гаргах, захиалгын хэмжээ өгөх, эх жилийн бизнес план, тузын хурал ч юм уу те бүх зүйл би ингээд оролцох боломжтой байсан. Хийж болдог гэсэн. Ингээд энэ нэг компаниг үр дүн ашигтай ажилуулах дээр юу хэрэгтэй байгаа гэдгийг олж хараад тэр зэг дээр нь очиж хатгаж болдог. Тэгэхээр би амар гоё нөгөө бүх компани руу орж болдог. Жохон нэг зөвхөн нэг зүйл хийдэг ажил биш байсан учраас их гоё байсан. Одоо ч гэсэн яг санхүүгийн позишн тэндээ адилхан байх гэж бодож ингээд гоё бүх нийт рүү орж болдог. Бизнесийнхаа бүх нийт рүү тий. Саналаа хөргүүлж болно. Бүр зарим нь санаачлаа тийчж болно ч гэдэм үү. Тэр талаас бол одоо ч их дуртай байдаг шүү дээ. Түр хэлжсэн шиг артистлэг ажил шүү дээ. Илүү одоо бүтээлч байдлаар бас ажиллаж болох гэдэг шүү дээ. Бүтээлч гэдэг бид нар зөвхөн ингээл эгүүдийн дизайн, креатив гэдэг салбараар биш өөрийнхөө ажлын байран дээр ч гэсэндээ илүү санаачлагтай гэсэн үг шүү дээ. Санаачлагтай бүтээлч байхад санхүүгийн ажилтнууд бас байж болно гэдэг жишээг л олцож байна тийм үү. За тэгэхээр саяны ингээд ярианаас сонсохоор ерөөхдөө илүү ажлын байран дээрээсээ одоо өмнөх ажлынхаа туршлагаас илүү ингээд дахиад одоо олж аваад те энэ ур чадваруудыг олж аваад яваад ийн гэж болох уу? Эсвэл бас дахиад магадгүй ер нь бол санхүүгийн ажилтнууд бол нөгөө тасралтгүй байнга суралцж явах хэрэгтэй тийм ажил мэргэжил байдаг шүү дээ. Яагаад тэгэхээр бидний ажилчин өөрөө ямар нэгэн хууль тогтоомж стандарт гэдэг юм уу тийм юм заавал нийцсэн байх хэрэгтэй гэдэг үндсэн шаардлага явдаг тийм ээ. Тэгэхээр тэр тал дээр ажлын байрнаас одоо бусдаар ямар нэгэн ментор гэдэг юм уу эсвэл ямар нэгэн хөтөлбөрч гэдэг юм уу тиймэрхүү зүйлээс илүү суралцсан онцолж хэлэх тийм ур чадвар байгаа юу? Яг хэлж байгаа нь бол тань санал нийлж нөгөө нэг түрүүн компани бол яг ажил бол өөрөө хамгийн том сургууль нь байгаа тань л да. Үргэлж шин чаленжтай учрах ч гэдэг. За монлогистикт орж ирээд бол би ингээл өмнөх 10 жилдээ одоо бараг учирч ирснээс олон кейстэй тулсан санхүүгийн асуудлууд гэх юм уу одоо шин боломжууд дээр тулгараад тэр яг яаж хийх ёстой юм бол гэдэг зүйл дээр ингээл хурдтай суралцаа явж байна л да. Тэгэхээр энэ бол миний хувьд бол бас ажил бол өөрөө амар хамгийн том сургууль гэдэгт бол санал нийлж байгаа. За яг мэдээж тэрнээс гадна олон одоо юу гэдгийг үр дүнтэй сургалтын арга барил сургууль гэдэг юм байгаа бах. Гэтэ би сая зүгээр тэгж бодлоо. Ямар нэгэн одоо сургалтын хөтөлбөр ном нэрлэхээсээ илүү хүнд нэг хэрэгтэй зан чанар нь юм сониуч байх хэрэгтэй юм болов уу гэж бодлоо. Одоо хүн болгоны яриа эсвэл кино болгон дээр авч болох мессеж байгаа. Одоо ойлгож болох одоо өнцөг байгаа. Тэгэхээр тэнд илүү юм сониучл хандах хэрэгтэй. Чи ямар ч сайн боловсролд яваад олж авахгүй байх боломжтой шүү дээ. Тэгэхээр сургуулийн нэр нь номны нэр гэхээс илүү бүтэрт яг байх хэрэгтэй юм сониуч авах. Тэгээд зүгээр өөрийгөө харахад бол би ер нь сониуч хүн. Ер нь хизээч одоо шинэ юмны хажуугаар зүгээр гарахгүй. Ер нь оролдоод үзье, яриад үзье. Наа чи юу яриад байна гинэ гэдэг бол их дурладаг. За тэр мэрэгжлийн ч хамаагүй одоо шинэ стандартын тухай ярил те. Юун стандарт вэ? Яа би мэдэхгүй сонсоогүй байдаг үлээ ч юм. Эсвэл шинэ хууль байвал ч юм уу. Хамаагүй ажлын холбогдлоо ч юм уу, амьдралын сонио ачин ч юм хамаагүй энэ дээр би ингээл жиг тавьж энэ юу нь юу үлээ гэж бол бодох дуртай. Тэр бол хамгийн одоо юу гэдэг бусад зүйлсүүдийг олж авах боломжтой болов. Нээж аваад тийм зан чанар болоод байна шүү дээ. Нөгөө яг бага насны хөвчгөл 3 настай хөвч шиг л нөгөө яагаад гэж асуулт байнга асуудаг шиг л бас өөрөөсөө ажил мэргэжлийнхаа хувьд ч гэснээр тийм сониуч юмыг ингээд олж хардаг тий. Сая бас ярьж байгаа гоё өнцг нь ямар ч хүнээс ямар нэгэн поинтыг өөртөө ингээд аваад үлддэг байна гэдэг чи өөрөө бас нөгөө нэг хаач суус нөгөө шороо атгаад гардаг гэдэг шиг тийм л одоо зан чанар байх гэдэг шүү дээ. Тэгэхээр за энэ бол маш гоё юу байна. Зан чанар байна. За ингээд ерөнхийдөө бол хоёулаа ерөнхийдөө нэлээд ажил мэргэжлийн талаар ярьлаа. Тэгэхээр одоо яг тодорхой 3 үгээр та яг өөрийнхөө ажил мэргэжлийг тодорхойлооч гэвэл ямар 3 үгээр хэлэх вэ? За
мөрөөдөл, итгэл үнэмшил, тэгээ хариуцлага гэж хэлж байна. Зүгээр яагаад гэж бодсон гэхэл жоон тайлбарлав. Зүгээр санхүүд нэг тийм тоглоом хэллэг байдаг. Одоо чи хэр том мөрөөдөлтэй байна? Тэр том мөрөөдлийнхөө дагуу үнэлэгдэнэ гэдэг байхгүй юу? Одоо магадгүй зүгээр хамгийн том чинь Elon Musk-аар тий дэлхийн хүн амыг Марс руу нүүлгэн гэдэг мөрөөдөл нь тэр компанийн үнэлгээг өнөөдрийн түвшинд байлгаж байгаа хэрэг ч тийм үү. За магадгүй чи ерөнхийлөгч болно, эсвэл сангийн сайд бол мэдгүй том мөрөөдөлтэй байвал чиний үнэлгээ нэмэгдэнэ гэдэг аахгүй. Тэгэхээр энэ яг энэ позишн дээр бол компани том мөрөөдлийг бий болгох хэрэгтэй. Бид нар том юм зүйл рүү зорих хэрэгтэй. Тэгжиж энэ үнцэн авчирдаг. Үнцнийг ч бий болгоод. Тэгэхээр нэг дээр талаас нь мөрөөдөл гэдэг зүйл бодлоо. Тэгээд итгэл үнэмшил бол мөрөөдөлтөд итгэх хэрэгтэй болно. Бид нар энэ нэг тоо мэдээлэл хажууд байгаа хүмүүстэй итгэх хэрэгтэй болно. Энэ итгэл үнэмшил бол энэ ажил дээр бол маш чухал болно тий. Тэгээд гурав дахь нь бол яг оо хувь хүн рүүгээ илүү харж байгаа зүйл болж байгаа гэсэн. Ингээд энэ ажил дээр хариуцлагатай байх тэр тухай ирсэн. Маш сонирхолтой хариулт байна. Мөрөөдөл гэдэг мөрөөдөл гэдгийнхаа нөгөө харж байгаа өнцгөө тайлбарлахад надад бас айгүй сонирхолтой санагдлаа. За тэгэхээр ерөнхийдөө ингээд ийм санхүүгийн ажил чинь өөрөө юм нилээд завгүй, тий ачаалттай, хариуцлага өндөртэй гэд ийм ажил байгаа. Тэгэхээр яг ийм одоо ачаалттай амьдралын хэм маягтай байх гэдэг шүү дээ. Тэгэхээр амралтын өдрөөр яаж өнгөрүүлдэг бэ? Хамгийн сүүлд гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн хамгийн гоё чанартай цаг тий. Тэгээд эсвэл ямар нэг өөртөө одоо сонирхдаг хоббинд ч юм уу зориулсан зүйл гэвэл цаг хизээ байсан бэ? Тэгээд яг юу хийсэн тухайгаа жоохон дэлгэрүүлээд хуваалцах боломжтой болов. Чөлөө цаг гэж ярихын өмнө нөгөө нэг ийм жоохон оршил хэлчихүү гэж бодлоо. Бүгд адилхан баха. Энэ нэг альбом тушаал ахын хэрээр нэг ийм нуруунд дээр ачаалал бас давхар одоо ингээд бодолт ийм давхар суугаад байт юм шиг тийм хариуцлага. Тэгээ би яг нөгөө санхүү хийсэн захирал гээл эхэндээ ингээл захирал гэдэг нэрийг тасахгүй бас юм өөрөөгөө яг ингэж оруулахад яг нэг юм тэглээд идвэсэн. Тэгээд за тэгэл яг тэрийг юм асет авал за юм өөрийг хариуцлах гэж авахд юу болох вэ гэхээр юм ажлын цаг гэдэг зүйл ер нь жоохон байхгүй болцсон. Үргэлж яг нэг юм ажлын төлөө бодох, энийг юм үр дүнг яаж бий болгох вэ? Бидэрт юу дутагдaltaй байна гэдэг юм бодоод эхэлт юм л. Тэгээд нөгөө ялангуяа юм бид нар юм холдинг компани дээр бусад охин 11 компанийхаа 200 хүний юм бизнес хөгжлөлийг юм холдинг компани дээр бацдаг. Тэгээ бизнес хөгжил дээр бид нар юм удаан байгаад тэгэхээр хүмүүсийн орлого одоо ашиг одоо нэмэгдэхгүй ч юм те орлогын цалин нэмэгдэхгүй ингээл удаан байгаад тэгээ ажилчдаас одоо юм цалин нэмэгдэхгүй байгаа тухайн гомдол гараал ч юм уу те. Тэгээ тэр тухай ингээл нэг сонсоход бол яг ста нойргүй хоног шахуу юм дарамт бол мэддэм л. Яг ингээд бид нар ингээд юм уртнаа гараад үр дүнтэй зөв жолоодод юм үр дүнд хүрэхгүй тэгэл нэг юм удаан байх юм бол олон хүний амьдралд нөлөөлөх үзэл болох юм байна гэж бодогдоод байхгүй. Тэгэл яг тэр нэг юм хариуцлага суугаад хэлт юм. Тэгэхээр нэг юм би энэ нэг ажлыг авснаас хойш миний юм чөлөөт цаг гэдэг зүйлүүд багаар юм бол багассан. Өмнө нь бол одоо юу гэдэг ингээл уцаар тоглох, PC тоглох, магадгүй ингээл аялах, хөдөө явах миний цагт бол ингээл их байсан санагдав. Тэгэл юм багаараа л хомигдож ирсэн. Тэгэл нөгөө хүүхдтэй болох хэрээр одоо маш цөөхөн цаг гарвал тэрийг хүүхдэд айцарцуулах уу, яаж ярих уу, яаж хамт тоглох уу гэдэг цагуудаар байгаа л. Яста нэг цаана нь олдож байгаа цөөн цагуудыг хүмүүс унтсны дараа уцаар олдож байгаа цагуудыг бол нэг юм одоо арай дуртай зүйл нь одоо кино л байна л да. Тэгээ кино үзэж байна. Тэгээ хав өнгөрсөн жилээс жоохон өөртөө хөвшил болгох гэж зүйл бол илүү ном унших гэж оролдож байна. Тэгээд нөгөө илүү хүүхд төрчлөөр зурагт хүүхдтэй болчихлоо юм. Кино үзэх цаг байгаа болсон. Тэгэхээр тэр үед надаа юу хэ байгаа вэ гэж хажууд байгаа ном байгаа учраас тэрийг яриад ном унших гэж оролдож байгаа. Тэгээ тэр бас жоохон хөвшил болох гэж оролдож байна. Тэгээд бас нэг эхлээд нэг жоохон төвхтэй тасаж өгөхгүй байсан зүйлсэн. Аяндаа хөвшил болчтой юм л та юм. Уншихад амар олон зэрэг ном уншсан ч гэсэн. Тэгээд тэрнтэйгээ хамт хуцтай хамт яваад иж болт юм л. Тэгээд илүү тэр талаас нь бас бодож илаа. Яг ерөөхдөө нь баримтлагдаг зарчмын тухай хичээдэг зүйлийн тухай яг түрүүн сониучтай яг адилхан. Одоо магадгүй спорт хоббины тухай ярих юм бол тоглоомгүй бай баг бөмбөгтөө бүх спортны ямар нэгэн курс дугууланд явж үзсэн баг. Ингээл сакс бол за ямар тууштай байсан бол биш. Гэхдээ би бүгдийг сонирхож үзсэн. Тэ бадминтон, боулинг, ширээний теннис, талбайн теннис ч мэдгүй.
За магадгүй би зураг авах их бас хоббитэй байсан. Тэрний тухай бас Монгол улсаа тойртлоо аялж үзсэн. Нэг ч удаа тойрсон байх тий. Бүх аймгаар яваал өдр ч юм уу. За ер нь нэг юм сониуч байдлаа аль болох алдахгүй гэжтэй. Тэгэл гитар тоглох гэж оролдоод төвлөрөө уран дээр ингээл 100 чамаагүй тоглолт сурыг гэл аваал тий. Тэгээ би бол энэ жилийн миний гоё хийж үзье гэдэг юм бол бөмбөртэй болоё гэж боддог. Гэхдээ юм цахилгаан бөмбөртэй болоод тэгээд яг нэг төвлөрөө гитар тоглоход юм миний нэг юм химнэл ритм гэдэг юм яг сууж өгөхгүй байхгүй. Тэгээд тэрийг дадлага болгох зүйл нь яг бөмбөр юм байна гэж үзээд бөмбөрөөс уулзсан амар гоё өгч юм шүү дээ ингээд. Яг ингээд нэг дууны юмны яг юуг нь авч явдаг, сүнсийг авч явдаг. Тэгээд тэр атаар би бөмбөртэй болоё гэж энэ жил зорилго тавьчихсан байна да. Ямар сонирхолтой өөр өнцгöd гарч иж байна тий. Бөмбөр гэдэг тэнгууд одоо чи тэрийг өмнө нь сонирхож исэн mëсэл зүгээр л энэ жил ерөөс сонирхож үзээгээл яг энэ сонио цангаараа хандаал ингээл шийдчихэж байгаа хэрэг үү? Эсвэл өмнө нь бас оролдож үзчихсэн зүйл үү? Яг хуцтай бол оролдож үзээгүй. Найзуудаа ингээл нөгөө нэг шинэ жилээр мэдлэлээр ингээл дуу муу даах гал оролдож байхад ингээл бөмбөр байгаа бол тэн дээр нэг ритм өгж цохиж мохож бол үзсэн л дээ зүгээр оролдож. Зүгээр яг бөмбөртэй болъё гэдэг санаа бол яг дөрөвний гитар төлдрөө урдсан юм ая тоглоход юм ритм жоохон таарахгүй байна. Ингээд нэг заримдаа за юм нэг 4-4 гэдэг хэмжээтэй байдаг дуу маань ингээл нэг жоохон тэрнээс хоцордог ч юм уу, удаан болдог ч юм уу. Тэр нэг тактандаа таарахгүй байгаа зүйлийг юм бөмбөр засч өгдөг зүйл гэж боддог байхгүй юу. Тэгээ бас гоё л хөгжим санагдаад байгаа шүү дээ. Сүүлүүд ингээд байнга л үзээл нэг өдөр авна да. Надад бол төсөөлөгдөхгүй байна. Нөгөө өөрөө бас сонирхож харж байгааг болохоор тий. Гэтэ маш тийм өөр шин нөгөө нэг ер нь дандаа юм шин зүйлд өөрийгөө сорно гэдэг чинь өөрөө хүний хөгжүүлж яадаг нөгөө талаасаа бас ингээд илүү өөр зүйлээс нь одоо нэг хэсэг холдуулаад тайвшруулж яадаг ч юм уу тиймэрхүү гол нөгөө нэг үр дүнтэй байдаг шүү дээ. Тэгэхээр тэр бол бас юу ч байсан ер нь бол шин зүйлийг турших нь бол үр дүнтэй л гэж. За буцаад яриа руугаа ороход яг тэгэхээр хамгийн сүүлд гоё ингээд санаанд ч орж байгаа. Тэгэхээр гэр бүлтэй ч юм уу өөртөө зарцуулсан чанартай цаг хизээ байваа. Сая ярьснаар бол нэлээд ачаалттай болоод ингээд бүр багсаар гэд дуусчлаа шүү дээ. Тэгсэн. Тэгээд сая нэг өнгөрсөн сар бидэд яг гэр бүлээр нэг Таиланд явчаад ирсэн. Тэрхэнхэд л яг лайландаа чанартай цаг гарлаа л та. Яг тврээл хөтлөөл мөрөн дээрээ тавиал далайн эргээр явал яг нэг хамт байх цагийг бол нэлээд яг нэг 7 хоног бол яг хамт гаргалаа. Тэгээ тэр л яг чанартай цаг хамт байгаа. Бас хүүхдээ бас ямар том болцсныг ч мэдрээл те. Гинтл том болцсон юм шиг санагдсан. За тэгэхээр одоо ингээд нөгөө нэг нэлээд нөгөө албан тушаал ахихын хэрээр яа харахгүй нөгөө санаа зовх зүйлс нэгсээд гэхээр нөгөө нэг тархинд байгаа зүйлс ч өөрөө ингээд илүү нөгөө ажилласаа хүндэрх биш ер нь л ихэвчлэн л бараг л хүчээр л өөрөө за би ингээд ямар нэгэн өөр юм хийхгүй болол ажиллаад ингээд бодоод цаашаа явах уу гэх юм нөгөө нэг алсын хараандаа одоо хөтлөгдөөд гэдэг юм уу тэгээд яваад ам шиг санагдаад байна л да. Тэгэхээр чи ингээд ажил амьдралын баланс гэл одоо ер нь л аюу хэрж байгаа шүү дээ. Бүх юм ерөн баланстай авах хэрэгтэй гэд бид нар өөрсдөө ч балансыг гаргадаг тэгэнгүүт тэн дээр одоо чиний яг энэ жилч магадгүй мó хэрвээ ингээд ер нь нэлээ юу алдагдаад байна гэж бас харж байгаа бол магадгүй энийгээ буцаагаад нөгөө нэг сэргээх гэдэг юм уу нөгөө талынхаа цагуудыг өөртөө ингээд бий болгоход анхаарж байгаа гэдэг юм уу зорж байгаа тийм арга барил гэсэн тийм юм байгаа юу? Би саяхан нэг юм сонссон. Тэнтэй илүү санал нийлээд байгаа нөгөө ажил амьдралын баланс гэдэг үг жоохон өөрчлөгдөж байгааг би сонссон нөгөө. Ажил амьдралын зохицол гэдэг зүйл үгээр орлуулвал илүү зөвхөмжтэй гэдэг. Уулансаа 50-50 байх боломж жоо баах гэж бодож байна л да. Тэгээд үнэхээр нэг талаасаа бол ажил бидний амьдрал бидний гол ихэнх цагаа өнгөрөөж байгаа найз нөхөд юу гэдэг амьдралын идэвхтэй хамгийн идэвхтэй цагаа өнгөрөөж байгаа хамт олон тэр зорж байгаа хийж байгаа юм бас нэг юм зоригтой нэг юм хийж авчаас бас бидний нэг хэсэг одоо хэсэг гэхээс илүү амьдрал мэдээж бид нар цаанаа амьдрал гэж нэрлэдэг байгаа зүйл нь магадгүй зүгээр гэр бүлийн тухай найз нөхдийн тухай бас бодож байгаа одоо хобби ч гэдэг юм тэгээ тэр болгоомж гэсэн нөгөө бүгдээрээ тусдаа гэж хэлэхээс илүү яг л нэг зүйл болцоод ах шиг байна л та. Тэгээ мэдээж нөгөө юм хүн маш олон зүйлийг ер нь менеж хийж авч явдаг тий. Одоо ингээл сүүлийн үеийн цави манай ажил дээр зарим залуучууд ингээл гэртээ ганцаараа амьдраад ганц бий байгаа тэгсэрнээ ингээл нэг юм ажиллаа амжихгүй байгааг харахаар жоон зэмлмээр санагдаад байхгүй ингээд чи юутай гэж
юу ч амжихгүй байна гэдэг зүйл хийлээ та тий. Одоо яг үндэ чи ингээд техник хөвгттэй болвол чиний хамаатнуудын тоо аав ээжийн тоо хоёроор үржигдэн тий. Дээрээс нь чи нэг 7 хоног л уцаар ярихгүй байхад ээж авчин гомдон тий. Чи тэгээд хамаатнуудтайгаа ингээл таарахгүй байвал одоо ингээл нэг юм хийх цаан суудсан мууцсан ингээл муу харагдах боломжтой. Тэгэхээр дээрээс нь ичнэр ах нараа хүүхдүүдийг зээж тоохгүй байхаас илүү ингээл нэг тоох хэрэгтэй болно тий. Нэг биелгийн төрсөн өдрийг нь замаагүй юу ямар мэржил сонгочоод нь санаа тавьчихдаг ингээл юм. Санаа тавих асуудал бол ингээд хэдэн 10 100 байгаа тий. Тэр болгоныг чи ингээл орхиж эхлэх юм бол ингээл уулнаасаа чиний нөгөө нэг аз жаргалыг бүрдүүлдэг зүйлс чинь цөөрж эхэлнэ. Тэгэхээр бүх юм дээр чи санаа тавьж чаддаг хүрдэг байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг юм өөрийнхөө потенциал боломжоо бол юм баг гэж харж болохгүй санагдаад. Тэгэхээр би яг ярьж байгаа шигээ оролцохж л хичээдэг. Ингээд за би ихчнэр ах нарын хүүхдүүдийн үлгэр дуурайлал болж байгаа. За ингээд надаас үг сонсох дуртай ч юм уу. Ийм байвал би яаж нөлөөлөх үү? Ямар мэрэгжил сонгож байгаа. Эсвэл ээж тэнд яаж ийн, би нь яаж ийн, мөнгө нь яаж ийн, хадам ээж яаж ийн гэх юм те. Тэр болгон дээр л яг адилхан ингээл санаа тавих хэрэгтэй болдог санагдаад. Тэгэхээр би нүуний зохицол гэдэг талаас магадгүй тавтамжтай яг цагийн хувьд яг 12 цаг маяг гэдэг талаасаа биш бүх газар хүртсэн байхыг энэ нэг орхигдуулсан байхгүй л хичээдэг. За ажлын хувьд ч гэсэн адилхан тийм бас хамт олон байгаа бол зүгээр л ажлын цагаар л хамт байдаг гэхээс илүү аж амьдралны яадаг бол хувь үнэн юу гэдэг бол яг нэг тэрэнд нь оролцож байгаа бол. Тэгээ бид нар нэг ангийнхан ч гэсэн манай СФ-д бэлдчихсэн ангийнхан ч гэсэн жилд нэг хоёр уулзчих гал чатаар ингээл холбоотой очих гал байгаа нь бас яг л хүрчмээр байхгүй тийм ингээд нэг юм юу болж байгаа бол амьдралд нь эсвэл сонь сайхан юу байна те энэ холбоог чинь яг ингээл жилдин 10 минут 100 цагаар ингээ авч явж чадахгүй бол бид нар тодорхой давтамжтайгаар аваад кэрлэл халамжлаад явж болох. Энэ бол нөгөө нэг дөрөвний ярьдаг зохицол санагдаад байгаа юм. Яг наадах чинь ингээ базаад дүгнээд ботхоор чиний нөгөө дахиад сониуч гэдэг юм уу? Сониуч зан чинь өөрөө суур болоод ер нь бол ийм харилцаанд өөрөө ийм санаачлагтай байснараа тэр хүмүүст анхаарал тавиад хүрч чаднаа. Тэгээд одоо тэрийг бид нар одоо юу гэдгийг хичнээн одоо яг ингээл арга барил гээл амар юм тоочны одоо юу гэдгийг нэг тодорхой арга марга хэлхээсээ илүү тэр өөрөө нөгөө чиний нөгөө нэг дотроосоо ингээд өөрөө хүнд ингээд санаа тавьдаг, санаачлагтай байдаг зантай ч илүү холбоотой юм байна л да. Тийм нөгөө магадгүй байх гэж бодож зүгээр илүү сонсож байгаа хүмүүс ч гэх юм уу би бас илүү өнцөглөх гэж оролцсон л да амьдралыг харах өнцгтэй. Илүү яг ингээд нөгөө нэг ажлын цагийг 12 ч гэдэг юм уу те ингээд ажил амьдралыг тэнцвүүхэн байлгах гэдэг өнцгөөсөө биш чи өөрийнхөө хүрч чадах амьдралын аз жаргал өгдөг амьдралыг чинь бүрдүүлж байгаа хэсгүүд бүх үзэг дээрээ хүрч чаддаг байгаасаа л гэж боддог. Тэгтээ нэг бодоод үзэхээр нэрээ угаасаа бид нар жишээл аав ээж рүүгээ нэг утасны дуудлага хийхэд 3 минут 5 минут те ердөө тийм л хугацаа зарцуулна шүү дээ нэг санаа тавиад утсаар за яаж ийн би энэ яаж ийн гэд ингээд асуухад яг л тийм хугацаа зарцуулдаг. Гэтэл яад ингээд тэр чинь ингээд 14 хоног сараар ч юм уу холбоогүй байна гэхэр чинь тийм цаг биднэрт гарахгүй байна гэж ямар ч ажлын ачаалттай байсан бол байхгүй. Гэхдээ тэрэн дээр бид нэр өөрсдөө нөгөө яг ингээд санаа тавьж үзэхгүй байгаа болохоор ч гэдэм үү те эсвэл тэрийгээ ингээд нэг жоохон зуршил болгоогүй ч гэдэм үү те тэгээд эсвэл одоо юу гэдгийг санаа тавина гэдгээ айгүй юм хүндрүүлж боддог те зүгээр нэг утасны дуудлага хэлээд мэндийг мэдчих чинь бас хүнд айгүй гоё сэтгэл төрүүлдэг штэ. Гэтэл тэрийг одоо юу гэдэг чинь айгүй сүртэйгээр бодоод бэлгэсэл даваал те ингээд очино гээл тэгж бас төсөөлдөг байдагтай холбоотой гэж магадгүй мэн гэж бодлоо. Тэгэхээр баг гэлтгүй ер нь бол зүгээр нэг уцаар ярих эсвэл чатаар нэг зүгээр үү яаж нээж нэгэд нэг сайн сайхныг нь мэдчих хэмжээний минь тустай явхад бол хүнээс бол зүгээр л санаачлал байхад болдсон байх шүү тий. За тийм дүгнэлтэнд хүрлээ. За тэгэхээр одоо ингээд ер нь бидний нөгөө ажил мэргэжил чинь өөрөө хамгийн өндөр юм мэргэжлийн ёс зүй гэдэг юмыг шаарддаг. Сая бол хоёулаа ингээд мэдээж одоо soft skill-ийн талаар ч ярьлаа, баримтлагдаг зарчим гэж ярьлаа. Зарчим гэхээр магадгүй бяцхан хэмжээтэй буцаад холбогдох бах. За тэгээд цаашлаад ярих юм бол нөгөө зайлшгүй одоо ур чадвар бол нөгөө hard skill-үүд мэдээж байгаа. Гэхдээ бид нар энэ подкастын хүрээнд бол тийм hard skill талаас нь айхтар нөгөө дурдж ярихгүй учраас тэрийг нь шууд ингээд орхичихъя гэж бодож байна. Тэгэхээр ёс зүйн ер нь одоо юу гэдгийг энэ ажил мэргэжлийг эрхэлж байгаа хүмүүсийн хувьд энэ мэргэжлийн ёс зүй гэдэг өөрөө чиний хувьд одоо ийм bare minimum байх ёстой зүйл үү? Одоо нэгсэнд хамгийн бага шаардлага. Эсвэл бол
бүр ямар ч ур чадвартай байсан хамаагүй ур чадваргүй байсан ч болно энэ хүн ёс зүйтэй байхад л болно гэдэг ч юм уу те нэг тийм талаар үзэл бодлыг насуумаар байна. За тэгээд яг уу илүү нөгөө нэг ажлын байран дээр яг өөрт чинь тохиолдчихсэн бол бас илүү сонирхолтой байх. Эсвэл бол магадгүй хин нэгэн өөр хүнийг хараад ч юм уу те ажлын байран дээр тийм ёс зүйтэй үйлдэлтэй одоо хүчин чармаалт гэдэг юм уу гаргаснараа тана баг хамт олон эсвэл чи өөрөө эсвэл тэр өөр хин нэгэн нэг хараад бахархажсэн зүйл байгаа юу гэж асуумаар байна. Асуултын хоёр асуулт байна гэж бодлоо. Эхнийх нь нөгөө санхүүгийн ажилд энэ ёс зүй хэр чухал бай талаар бол энэ л өстой магадгүй нэг номерын асуудал баг л та. Тэгээ нөгөө талаас энэ хөдөлмөрийн зах зээл дээр хамтарч ажиллагчдаас юу хардаг вэ гэхээр бас тэр баха. Бид нар ер нь ёс зүй муутай хүнтэй удаан ажиллаж бараг чадахгүй байх гэж бодож байна те. Яг л нэг юм минимум мэдлэл ядаж нэг мэдлэлчдэг харилцаад амар байгаа хүнтэйгээл энэ удаан хамтарч нэг зорилгонд л явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ажлын байран дээр магадгүй одоо хамтарч ажиллагч хүмүүсээс хүсэх хамгийн ихний зүйл ах гэж бодож байна. Харин хоёр дахь нь нөгөө ажил дээр харж исэн ёс зүйн талаар бол за энэ ёс зүй хэсгийг мэдэхгүй байна. Би нэг хоёр жишээ яг шууд бодогдож байна. Би гоё нэр устай ярьчаад бас зүгээр ах гэж бодогдоод байна. Өө тэгэл та. MCS States компанид уран цэцэг гэж захирал байдаг гэсэндээ би нэг тэр компаниг 9 сар маар ажиллах боломж олдчихсон. Тэгээ тэр компани MCS-ийн хөрөнгүүдийг хариуцдаг компани байхгүй хөрөнгийн менежмент гэдэг юм. Бүх хөрөнгүүдийн эзэмшээ тэгээд юм бусад компанидаа ингээд түрээсэлдэг. За тэгээд тэрнгээрээ түрээслэн гэдэг маань тухайн хөрөнгийг үн цэнтэй байлгах шаардлагатай засвар үйлчилгээ, харуул хамгаалал, тогтчлтыг хариуцдаг юм компани. Тэгээд нэг удаа нэг зайл байрыг санахгүй нэг байрыг тогтжуулах гад юм санаа яваад тэгээд зураг төсөлмөсөл гараад хүмүүсээс юм барилгын материал дээр санал болгоод явж ирж исэн. Тэгээд нэг барилгын материал амар үнэтэй байсан байхгүй одоо ингээд бусад зах зээлийн дундаж материалаас бараг 3 дахин үнэтэй. Гэтэ яг гоё юм аа бас тэгээд. За тэгэл би бол бид нар одоо санхүүгийн хүмүүс болохоор юм төсөвтөнд тааруулах гад. За энийг ингэж үнэтэй юм сонгон шалруулахгүй тухай юм хэлцээд байжсэн чинь. Тэр уран цэцэг захирлын санаа болохоор бид нар энэ компани сонгоё. Тэгээд яагаад вэ гэсэн чинь энэ компаниг бид нар сонгож энэ дэлхийн хөгжлийн маш гоё зүйлийг Монголд нэвтрүүлэх бол магадгүй энэ бүтээгдэхүүнийг авах өөр компани байхгүй байх. Тэ? Өөр компани байхгүй бол энэ хизээж Монголд орж ирэхгүй байх. Энэ үйлчилгээ, энэ бүтээгдэхүүн. Тэгэхээр Монголын одоо энэ нэг юм мараа тохиолдолтууд ийм барилгын материал гэж дэмийн ажил хөгжихгүй баха гэдэг юм үзгээс яриад тэр бүтээгдэхүүн үнэтэй ч хамаагүй авсан байхгүй энэ дотор заслын материал шүү. Тэгээд тэр миний хувьд бол нөгөө надад санхүүгийн үнцгийг нэлээд өөрчилсөн гэх юм те. Бас амар том гоё үнц өгнөж байгаа. MCS нүү дэлхийн хөгжлийг Монголд идэргээл те ингээд Монгол дэлхийн юм оруулж ирмээр байхгүй. Тэр нь үн өртөг заримдаа золио шаардах байх. Цаг хугацаа золио шаардах. Гэтэ нэг бид нар л ахгүй бол энэ хөгжихгүй штэ гэдэг үнц бол бас ямар гоё үнц вэ. Салбартаа бас нэг түүчэлж байгаа нэг одоо түүчэнд болж байгаа гэдэг юм уу тийм жишээ байх гэдэг шүү дээ те. Тийм яг тэр санаанд орж илаа. Хоёр дахь нь бол сайн Монгол логистикт орж ирээд ийм салбарын асуудал бид нар их ярьдаг болоод байгаа. Тэгээд тэрэн дээр зарим үед юу болдог вэ гэхээр манай компанид групп заримдаа ямар ч хэрэггүй зүйл санаанууд явж идэг. Ингээд салбарт хэрэгтэй гадаад харилцаа, асуудал, мэдлэг, мэдээллийн бусдтай ширлэх гэдэг ч юм. Тэгээд эдгээрийг ингээд бид нар ингээд цаг хугацаа мөнгө төгрөг гаргаад хийж байгаа нэг талаар яг энэ ёс зүй санагдаад байхгүй. Энэ нэг салбарт манлайлагч байх хүмүүс ямар нэгэн зүйлээр золиос гаргаж тараад байхгүй юу. Тэр нь ихтэй зөвхөн хувийн ашиг сонирхол биш. Бусдын төлөө байж байгаа. Тэгэд энэ нэтрийг ингээд бусад захирлууд энийг санаачлаад хийж байгаа. Өдөрлөө санаачлаа харж байхад бол би вау гэж боддог. Нөгөө л яс нөө санхүүдлээс харж штеп. Тэгээ би эндээс бид нар яах юм ингээд 10 төгрөг чахгүй юм штеп. Тэгээ энэ дээр яагаад бид нар 50 сая 100 сая төгрөг гаргаад форум хийх хэрэгтэй ингээл нэг юм зүйл ярихлаар одоо нөгөө талд нь бидний энэ салбарын урд нь байгаа асуудлуудыг цэгцлийг дуу хоолой нь болох жижиг энэ зүйл өөрчлөгдөн. Тэгэхээр тэр яг одоо миний амьдрал тод санагдах зүйл хоёр жишээ санагдлаа л да. Бахархмаар бас санагдаж байна тий. Тэгэхээр нөгөө одоо community гэдэг юм уу тухайн тэр салбарынхаа хөгжилд одоо байгууллага нь хамт олноороо нийлээд нэгсэн доо манлайл үзүүлж байгаа л нэг хэлбэр юм уу тий. Мэдээж тэгээд юу гэдэг энэ ер нь бол бас надад аягүй чухал санагддаг юм байна. Манай одоо энэ нөгөө нэг community юу аягүй муутай шүү дээ тий. Манай
Монголын энэ компаниуд гэдэг юм уу ерөн хүмүүс өөрсдөө тий нөгөө юм нэг community болж ямар нэгэн зүйлийг ерөн хийхдээ айгүй муу байдаг. Тэгэхээр тэр яг соёлжин болох гадаадад бол аль хэдийн дэлгэрч гэсэн яг тийм юугаар л явдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар бас яг илүү нөгөө мэрэгжлийнхаа юм бүлгүүд гэдэг юм уу тэр дундаа яг энэ соёлыг бүтээгээд түүчилээд явах юм бол суралцах чадвар бол айгүй өндөртэй. Бусад бол нөгөө даган дуурах гэдэг юм уу те ингээд яг өөр өөртөөхөө үзэл бодол үзэл баримтлаараа бол ингээд нэгдээд явахдаа л айгүй таатай байдаг. Харин тэрний нөгөө урт талд нөгөө нэг галын насаагаад бариад явна гэдэг чинь бол бас нэг л санаачлагтай л ажил болж байна да тий. За тэгэхээр энэ ёс зүй гэдэг тал дээр бол гоё сонирхолтой хоёр жишээ дурдлаа гэж бодож байна. За одоо болохоор ерөөхдөө дараагийнхаа хэсгээ шууд илүү нөгөө ажил мэргэжилтэй холбоотой жоохон магадгүй хүн сонсогчд маань serious санагдаж магадгүй. Гэхдээ заашгүй асуумаар гэдэг юм уу нэг хоёр асуулт байгаа. За тийм өнцгөөс асуумаар байна. За тэгэхээр хамгийн түрүүнд одоо юу гэдэг юм байгууллагын санхүү одоо эрүүл тогтвортой ийм санхүүгийн орчныг бүрдүүлэхэд яг удирдлагын зүгээс гэсэн үг тий компани удирдлагын зүгээс одоо хамгийн эхлээд нэг энийгээ л эхлээд бүрдүүлчээрэй гэдэг нэг юм суур хүчин зүйл гэвэл юуг нэрлэх вэ тий бас тэгээд мэдээж инээ гэд хэлэн тэнгүүт яагаад энэ чухал юм бэ гэдэг асуудал гарч ирэх байх л та. Бас нэг онлайн төвшинч ярьдаг байх бас бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд ч хэцүү байдаг зүйл юу гэхээр би эхлээд нөгөө топ удирдлагаас нь энэ зарчим баримтлал зүгээр гэдэг талаас нь хэлээ. Нэгдүгээр юу гэхээр битгий нэгтлэн бод бүртгэлдээ утгалдаа одоо юу гэдэг те бодлогын дагуу л явах чиг үүргээ хангаа одоо юу гэдэг энийг тэгээ тэрийг ингийн зардлыг хойшлуулъя ашгийг ингээ гэдэг удирдлагыг битгий тийм үзгээс хараадаг үнцг байна. Тэгэхээр бодлогоо яг өөрөө одоо баталгаажуулаад гаргачаа тэр бодлогынхоо дагуу явж байгаа хэсэг зүйлэл нэгтлэн бодох санхүүгээс шаардаач гэдэг. Битгий нөгөө нэг юм хараатай байдлын орхиоч гэдэг санаа. Тийм бол компани урт хугацааны хөгжилд ч тэр тоондоо ихтгэл үнэмшилтэй болохын хувьд ч тэр амар үр дүнтэй зөв үнцэг. Харин ажилчин талаас нь одоо яг санхүүгийн ажилчдад ямар байх вэ гэвэл одоо хэрвээ бүрэн тэр итгэлийг авч байгаа бол ихтгэл үнэмшилтэй өндөр ур чадвартайгаар хийх хэрэгтэй болж байгаа. Одоо тасралтгүй сайжруулж тэр дэлхийн стандарт байна уу эсвэл олон улсын стандарт байна уу тийш нь л аваачих зориулж байна. Тэгээд тэр энэ хоёр нь өөрөө яг ингээд тустай одоо хандлага нь бий болоо санаачлал нь бий болол яг түрүүний хэлж байгаа шиг үр дүн бий болно л да. Энэ ажил өөрөө ил доод найдвартай санхүү гэдэг зүйл бий болох гэдэг юм л да. Тэгэхээр нөгөө удирдлага бол бодлого зарчмаа гаргаад байгууллагын нөгөө функционал нэгжүүдийн нэг ч юм бол санхүү байгаа шүү дээ. Тэгэхээр санхүүдэд яг тэрийг нь өөрт нь даатгаад үлдээ жижиг сажиг өдөр тутмын байдлаар тоотой гэдэг юм уу жижиг сажиг санхүүгийн зүйлдээ орооцолтоод байхааргүй л гэж хэлж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээ яг нөгөө жижиг сажиг гэхээсээ илүү би нөгөө нэг ашиг орлогыг удирдах ямар нэгэн одоо санхүүг одоо удирдлага чиглэл битүү өгөөч тий. Одоо ингээл нэг ашигыг бууруулъя, зардлыг хойшлуулъя, бизнес үйлчлэгийн зардлыг хөрөнгө болгоё ч юм уу гэдэггүй юм ашигыг удирдах, орлогыг удирдах энэ хандлага бол амар буруу өнцөг шүү. Яг олон улсын стандартын дагуу бүртгэлээ хэдүүлээ хийх нь зөвөө гэдэг бодлогоо гаргаа. Харин санхүү нь үнэхээр тэр бодлогыг хүлээж авч бол тэрийг итгэл үнэмшилтэйгээр одоо мэргэжлийн чадварлаг хийх хэрэгтэй. Энэ хоёр бий болж түрүүний хэлж байгаа шиг сайн функц бүтэж байгаа гэж байна. За хамгийн гол суурь юм биш үү тийм үү тэгэхээр За тэгэхээр яг одоо ажиллаж хариуцж байгаа энэ нөгөө ажил албан тушаалынх нь хүрээнд танай байгууллага хамгийн гол хэмжиж хардаг financial insight гэдэг юм уу юм үзүүлэлтүүд гэж байгаа шүү дээ. Би зүгээр өөрийнхөө ажилтдаг групп компани хэмжээ хэрийн тоогоор дурдвал манайх нөгөө нээлттэй компани болохоор тоон тодорхой учраас ярьчээ. За энэ жил бид нэг 300 гаруй тэрбум ийм борлуулалтын орлоготой. Группийн түвшинд 10-аас 15% цэвэр ашигтай гарахаар байгаа гэж харж байгаа. 25 онд уу? 25 онд. Тэгэхээр юу болж байгаа гэхээр бас том групп бид нар нөгөө нэг орлогын жишгээ өгч бас жижигдээ орохгүй гэж одоо тийм. Тэгэхээр нэлийн том функц ажиллаж байгаа. Тэгээд тээврийн салбарын хувьд ярих юм бол бид нар яг энэ транзит болон энэ нэг импортын зах зээл дээр бол нэлийн том тоглогч байдаг. Экспорт болон зах зээлийн хэдэн үе гэж хэлж байгаа гэж бодож байна. Бид нар нэг
ийм сегмент болгон дээр ялгаатай хардаг. Тэгээ энэ нийт зах зээлээр нь гэвэл бид нар бараг 1% хүрэхгүй шахуу байх. Нэг маш том зах зээл байгаа. Харин сегмент бүр дээр бол бид нар импортын зах зээл дээр бол бид нар 1 номер, транзитын зах зээл дээр бол 2-т байгаа. За экспорт бол жоохон өөр, маш том экспортын хэмжээ гэж авч байна. Энэ бид нар бол ийм зөвхөн галт тэрэгний тээврийг хариуцдаг. Майнингийн галт тэргээр дамжуулсан экспортыг хийдэг. Энэ бол маш бага хэмжээгээр хэрэгждэг. Ийм байгаа. Зүгээр одоо харин компани ямар өнцгөөс одоо тоогоо хэмждэг вэ? Бид нар маш тодорхой 3 үзүүлэлт ярьдаг байхгүй. Тэр нь нэгж тээврийн борлуулалтын үн, нэгж тээврийн борлуулалтын ашиг, тэгээд тээврийн тоо гэсэн 3 үзүүлэлт ярьдаг. Тэгэхээр манайх нэг группийн хэмжээнд 11 охин компани байгаа гэдэг бол бүгд яг тээврийн компани байдаг байхгүй. Тэгэхээр бүгдийг нэг адилхан хэмжүүрээр хэмжиж болно гэж байна. Тэгэл тээврийн тоо, тээврийн үн, тээврийн дундаж ашиг. Энэ гурыг бид нар яг менеж хийдэг. Тэгээ эх жилийн бизнес план дээр зориулдаг байдаг. Эх жилийн хувьд тэгэхээр энэ 3 үзүүлэлтийн хувьд борлуулалт бол 300 тэрбум те группийн төвшөнд ашиг 10-15% байх гэж бодож байна. Яг нэг нэрийн тоо, жилийн эцсийн тоо гараагүй болохоор хэлэхэд эрт байгаа. Зүгээр 3 дахь үйлдвэрлэлийн олон нийтэд танилцуулсан автлаг тоогоор бол яг ийм тоо явж байгаа. За сонирхолтой. Тэгэхээр тээврийн салбарын хувьд логистик компанийн хувьд бол энэ 3 үзүүлэлтүүдийг бол бас хэмжээд хянаад явдаг гол үзүүлэлтүүд юм байна гэж ойлгох нь шүү дээ. За ажил мэргэжлийн хувьд одоо яг хувь хүний хувьд гэх юм уу те энэ жилийн хувьд суралцмаар байгаа төлөвлөсөн зүйл юу байна? Тийм төлөвлөсөн зүйл ер нь байгаа юу? Одоо хараагаар одоо юу гэдэг нь төлөвлөж амжаагүй байна уу? Эсвэл сонирхож байгаа зүйл нь юу байна те? Бид сая оны төгсгөлд 24 оны төгсгөл манай группийн 3 хүн за надтай нийлээд 3 хүн Стэнфордын нэг юм digital transformation гэсэн 7 оны нэг юм онлайн курст явсан юм. Тэгээд тэрнэр юу яриад байгаа гэхээр альва байгууллага ийм дижитал шилжилт хийхэд 2 үндсэн суурь байдаг. Нэг нь юу вэ гэвэл digital mind. Нөгөөх нь тийм дижитал сэтгэлгээ, нөгөөх нь digital literacy буюу ийм техник тоног төхөөрөмж ардах одоо ерхий мэдлэг байна уу гэдэг. Энэ хоёр суурь байж хийгддэг гэж үзээд байгаа. Тэгээд хувьдаа юу болох гээд байгаа юм гэхээр илүү энэ digital mind-ыг өөртөө их суулгах гэж бодоод байна. Бас ажил дээр байгаа файлууд, одоо ажлын таскууд, эсвэл хийж байгаа зүйлсүүдийг бүгдийг нэм жоохон дижитал болох, бүгдийг нэм цаас биш дижитал руу оруулах. Энэ нэг юм технологиудыг одоо магадгүй утасны нөтийг ч юм уу те ашиглаж хөвшиж гэдэг юм нэг жоохон өөртөө тийм дадлал болох гэж ер нь бодоод байгаа. Шинэ ч нэрээ илүү нөгөө юм биетээр ном уншдаг, илүү нөгөө жоохон уламжлалт тал руу шүү дээ тий нэрээ. Окей. Нэг тийм тал руу ер нь тэгэхээр шилжих нь бол зүйтэй баха. Одоо цаг нь болсон баха гэж бодож байна. За одоо хамгийн сонирхолтой асуулт манай энэ нөгөө санхүү өгнө гэдэг нэртэй байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо хүмүүсийн төсөөлөл болохоор одоо санхүүгийн хүмүүс одоо айгүй тийм харамч одоо юу гэдгийг тооцоотой, чанга одоо гартай гэдэг юм уу те сахилга баттай энэ төр гэл тийм одоо шууд нэгтлэн санхүүч гингүүтэл тийм юм буудаглах л та. Гэтэл яг таны өөрөө чинь хувийн санхүү хэр сахилга баттай байна вэ те? За 10-аас яг хэдэн оноогоор өөрийгөө дүгнэх вэ? Хувийн санхүүгээ гэсэн үг шүү дээ. Хэдэн оноогоор дүгнэх вэ? Тэгээд мэдээж магадгүй тэр өгсөн дүнгээ өөрөө тайлбарлах хэрэгтэй байх. За тэгээд өөрийнх нь хувьд юм байт юм байна. Гэхдээ бусдад өгөх хувийн санхүүгийн зөвлөгөө гэвэл бас юу байх вэ гэд 3 зүйлийг. За 3 биш юм а хэд 1 зүйлийг нэрлэж. Энийний ардах нөгөө юу байгаа юм шиг санагдлаа тий. Миний нэг үзэл баримтлал за их нэртэй нийлээд нэг гэр бүлийн нэг үзэл баримтлал компани дээр яриад компаниг ийм зарчим баримталдаг гэл нэг ийм олон зүйл байгаа бах тий. Төвшин ярьж шүү дээ. Бид нар зөрчилдөх тохиолдол байна л да. Одоо магадгүй гэрт нэг нь шуналтай байх хэрэгтэй ч юм уу тий. Эсвэл нэг нь сайн хямгч байх хэрэгтэй байж болно. Бүгдээрээ бас тийм байхлаа жоохон цохомжгүй ч юм уу. Тэгэл ийм нэг гэр бүл болгонд нэг ийм бас л нөгөө балансаар байх гэдэг. Компани болгонд ч гэсэн нэг ийм зарчмууд байдаг баг. Зарим үед компани ийм тэлэлтийн бодлого баримтлана. Тэгээ зарим зардлын хэтрэл эсвэл илүү төсвөлөө үзүүлсийг хийх тохиолдол байна. Зарим үед бол жил бол бид нар ийм илүү хэмнэлтийн бодлого баримтлана. За бүгд зардлаа юмны тансаглал үүсгэж байгаа зардлууд юу байна хэмнээ ч гэдэг юм. Ингээл
одоо яг нэг зарчмаар насан туршийн явдаг зүйл бас биш байж магадгүй гэж бодож байна. Зүгээр яг хувьдаа ярих юм бол илүү би маш энгийн санхүү барьдаг. Илүү цөөн тоогоор. За би ингээл олон одоо залуу байхдаа ч юм уу бажет хийж үтсэн, home budget, personal budget бол хийж үтсэн те Excel дээр модель угсрах хэмжээнд. Гэтэ эцэстээ зүгээр юм тодорхой хамгийн сайн одоо аргачлал бол хадгаламж гэж бодоод байгаа. Тэгээд хоёр дахь өнцг нь болохоор илүү хүмүүст одоо зөвлөх талаас нь бол энэ зээлийн эсрэг байхыг л уриалмаар одоо зээл бас тийм за зайлшгүй тохиолдол магадгүй л дээ. Гэхдээ аль болох энэс чадхаараа зайлсхийх хэрэгтэй. Бид нэр сайн зүйл биш. Монгол ялангуяа хүү маш өндөр байгаа учраас. Тэгэхээр өнөөдрийн нэг хэрэгцээгээ нэг алгасах, тэ хүлээх, хойшлуулах, ийм хадгаламж хоригдлуулж байгаа тэрэндээ хүрдэг байх. Энэ нэг юм бий болох нь бол хамгийн чухал одоо хэрвээ зөвлөгөө өрвөл энэ тухайг бодоод үзээсэй гэдэг талаар. Тэгээ одоо хувьдаа бол хамгийн шилдэг жишээ бол тэгэл цалин орж ирэхэд ямар нэгэн хэмжээгээр цааш нэг шүү дээ. Тэгэл үлдсэний нь бол за өөрснөө зохицуулъя. Тэгээд яг манай компани SEO бас ийм зүйл амар хэрдэг. Тэгээд тэрийг бас компани хэмжээнд нэлээд asset хийж байгаа гэж бодож байна. Тэр зүйл үлгэрэлт өрөөл олгодог зүйл юу гэхээр зардлаа хэрэгцээгээ нэмэх хамгийн чатгаар удаан байлга гэдэг байхгүй юу? Одоо чи цалин орлого магадгүй 200,000 300,000 гэл 15-20% гэл өсдөг жил өсөж болно. Тэнгүүл хүмүүс яг тэрнээ дагуулаад лимон нэмээд идэм л да. Одоо магадгүй хэрэглээ өндөр болоод байгаа шүү дээ. Зах аймаг хэрэглэдэг байсан бол арай чанартай мах хэдий эсвэл нэг арай хажуудлын гуан зордог байсан бол одоо нэг эстран ордог болчих гэдэг юм ингээл дагаал тэргээ нэмэгдүүлээд идэг те. Магадгүй дата хэрэглэдэг бол за дахиад 10 гигабайт дататай болчих гэдэг юм ингээл зардлыг нэмэгдүүлээд идэг. Энэ хурд за огт нэмэгдэхгүй байж бол чадахгүй юм шиг байна. Одоо зах зээлийн инфляцаараа ч юм уу даа юм. Гэхдээ хамгийн удаан дээр нь бариарай. Тэгээд чиний орлого нэмж байгаа тэр хоёрынхоо зөрүүг нь чи чааш нь хийгээрэй гэдэг санаа ирдэг байхгүй. Тэрийг бас бидэрт их уриалдаг. Бид нар ингээл цайны цагаараа магадгүй ингээл бүгдээр ярьдаг ингээд. Тэр бас хүмүүст нэлээд сууж байгаа гэж бас бодод байгаа. Тэгэхээр одоо наадмын нөгөө хэрэглэнээс авж байгаа сэтгэл ханамж таашаал нөгөө талдаа хуримтлал үүсгээд авж байгаа бас нэг таашаал гэж байгаа штэ. Одоо дансандах мөнгө нь тогтмол одоо давтамжтайгаар нэмэгдээд тахаар ямар ч хүнд нөгөө нэг юм secure мэдрэмж төрөн тий. Тэгээд тэрийгэ юу гэдгийг ер нь бол мөнгөтэй болж гинэ гэж бодохоор чинь бас гоё л мэдрэмжтэй байгаа штэ. Тэгэхээр яг тэрийг л хүн өөрөө дэнсэлжл илүү аль нь илүү одоо юу гэдгийг чухал гэдэг ач холбогдлоор нь л бодох хэрэгтэй юм шиг байна та тий. За тэгэхээр өөрийнх нь хувьд 10-аас хэдэн оноогоор дүгнэхээр болсон хувийн санхүүгээ? Би бол одоо яг бусдад харьцуулаад бодсон ч миний аюу доогуур хаа нэг 6 ч юм бол 5 юм болов гэж бодод. 5 гэдэг нь одоо тим хэмжээний сахилга баттай гэж асууж байгаа шүү дээ. Тийм одоо 10 нь хамгийн сахилга баттай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биенийх нэг 5-аас 6 болов гэж бодож байна. Ер нь аль болох бас юм хүнд энэ мэдрэмж амар чухал биш санагдаад байна. Юу гэхээр мөнгөтэй байх, мөнгөгүй байх хоёр ялгаатай мэдрэмжтэй аваасаа гэж боддог тийм. Мөнгөгүй байхлаар амар зовоол стресстэй. Эсвэл мөнгөтэй байхлаар л үрэл цацчихдаг. Энэ мэдрэмжээс жоохон одоо зөрүүтэй байвал их зүгээр санагддаг зүгээр тийм. Тэгэхээр үүдээ би ингээл мөнгөгүй байна, орлогогүй байна гэж санаа зовхоос илүү тэгээд арай бид нар юу нэг болж гэнэ болохгүй байна уу тийм харилцаа талын зүйлэл бодоод авах шиг байна л да. Тэгэхээр нөгөө тэр утгаараа би үүдээ ингээл яг энэ мөнгөийг энэ л зарцуулна. Ийм юмд бол зарцуулахгүй гэж ангиллахаасаа илүү жоохон арай сул ханддаг. Тэгээ тэр утгаараа одоо 6 гэж бол бодод байна л да. Ойлголоо. Санхүүгийн захирлнуудын юм ярьж болж байна уу яаж? Санхүүгийн захирал нь ер нь бол өөрөх нь хувийн санхүү ийм л энэ 6-60% л энэ л гэж л дүгнэх гээд байна шүү дээ. За тэгээд өнөөдөр ерөөхдөө яг анхны дугаар шууд одоо юу гэдэг хэлсэн саналыг мань хүлээж аваад сонирхолтой яриа өрнүүлэх гэж бит хоёр хичээлээ. За тэгээд мэдээж өнөөдөр зочноороо дамжуулаад сонсогч та бүхэндээ бол санхүү өгөхийг хичээлээ ойлгох. Мэдээж хүн болгон өөрсдийнхөө долгионоор хүлээгээд аваарай энэ санхүүг. Харин манай подкаст би өөрөө бол санхүү аавна гэсэн уриатай байгаа. За тэгээд энэ удаагийн дугаарт бидэнтэй хамт байж сонирхолтой яриа өрнүүлсэн шинэдээ хамгийн түрүүнд дахин баярлалаа гэж хэлмээр байна.
За тэгээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. За баярлалаа. За баярлалаа.